Хүннүү гүрэн эд үедээ бол 24 овог аймгийг нэгтгсэн хүчирхэг гүрэн байлаа шүү. Асар өргөн модон газар нутагт бол Хүннүүгийн эзэнт гүрэн өөрсдийн захиргааг тогтоож байсан. Том тоглоомыг Хүннүүгийн үе үеийн шаньнуудар тоглож байсан нь гарцаагүй. Хүннүүгийн модон шаниу 7 хоног өсөлсөн. Хятадын түүхэн дурыг хамгийн ичвэртэй ялагдал гэж үздэг. 两者非常明显的差别，晚期阶段是两者就特别像。 The Xiongnu, its political organism, and to watch it shift and move and change and adapt is the most interesting story to me. Хүннүүгийн язгууртын булш нь уруу харсан пирамид буюу доошо газрын гүн рүүгээ чиглэсэн бүтцтэй байдгийн учир шалтгаан юу юм болоо? Нурсан иргэн дээрээс эртний булш байж магадгүй тийм сэжигтэй толб харагдчихсан. Хойд ертөнцид бол амьдрал үргэлжлэн гэсэн бас философи байсан. Ийм утгаар бол бүхэл зүйлийг дагалтуулж хийдэг. Энэхүү нууцлаг нарсан гойндор нийтийн тооллын 1-р зууны үед хамаарах Хүннүүгийн 300 гаруй булш бүртгэгдээд байгаа юм. Хүннүүчүүдийн байгуулсан хэд хэдэн том хоцорон байгаа л да. Тэрэлжин, дөрвөлжин, бүрхийн, дөрвөлжин, урагшаа, гуадав, хүрээдав гэсэн тийм том хоцорнгууд байна. Тян зээж шань юу тэнгэрийн хүү шань юу гэдэг ийм бичгээр бол тэр дотор хэрмэгэл битүүд нь гэж чимж өгсөн юм чимгэл байгаад байгаа. Нөгөө хоорондоо нийлдэг металлыг нийлүүлж чадсан технологи өндөр бичсэн байна гэж хэлдэг. 중국 한의 중원 지역에서 만들어진 다양한 물품들도 출토되었습니다. Өнөөдөр Монголын газар нутагтээс бид нар юу олж харж болох вэ? So this skull is the proof of the European Huns and Asian Huns as the same origin. Тэгэхээр Монгол улс одоогийн Монгол улсын газар нутаг бол Хүннүүчүүдийн үлгийн нутаг гэдгийг археологийн судалгаа баталж өгч байгаа.